галзуу сери суугтан тавтам ориллаа. За ингээд та нарын маань удаан хүлээсэн хүлээлт дууслаа гэж. За юу яцхан хаан. Галзуу сери суугтан тавтам орилцгоо. За ингээд Борогийнх нь энэ удаа та нартай ярьж өгөхөөр сонгосон галзуу кино бол ойлгомжтой. Cannibal Season 2. За эхний season маань тэгэл нэг тийм очир битүүлгээр дууссан шүү дээ. Тэгэхээр энэ удаад цаашаа юу болсныг хэдүүлээ ингээд олж мэдцгээе. Тэгээд ярьж өгнө гэж хэлээд одоо удаан хүлээлгсэн болов уучлаарай. Аль болох тэгэл одоо хэдэн борнууд нь хурднаараа одоо оруулж байгаа юм шүү. За тэгээд бүх юм л одоо тогтоогдсон цаг хугацаатай байдаг шүү дээ. Тэгэхээр яг л тэгэл одоо ойлгочорой та нар маань. Тэгэхээр хэдэн борнууд нь энэ галзуу цувралыг Хунжи брендийн жинхэнэ борцолсон махтай жигнэмэг болон ориг шоколадны галзуу амтыг мэдрүүлэх Bianca Бэлэг шоколадтай хамтран хүргэж байна. Та нар маань тэгээд сабадараагүй саба адардсан бол лайк дарахтал болоо явчих жоо юм. Бас галзуу сери сувгийг мэдэхгүй нэгэндээ шеэрлэж болох юм аа. За. Ингээд энэ галзуу солиотой цувралын тайлбартаа хэдүүлээ орцгоё. За тэгэхээр харанхуй шөнө. Нэстэг дэрэг нисэж байгаагаар 2 дугаар улирал эхэлнэ. Тэд холбоогоор зогсоозаагүй ярьж байна. Төвөө. Хэр үзэн байна? Моробе улсын дундуур гараад Куга тосхны хорилцоо ирж байна. 2 бүлэг тулалдаж байна. Нэмэлт хүч хүсэж байна. Ямар шалтгаанаар дэлбэрэлт улсныг тогтоох боломжгүй байна. Ойд тарсан багаас холбоо тасарсан. Төвөө. Хэр үзэн байна? Куга тосхон томоохон төмөр асч байна. Ойруу тэлэг шинжтэй байна. Гал сүнөгчд яралтай ирүүлнэ. Годогийнхны гэрийн оролцоо олон хүн шархсан бололтой байна. За энэ үйл явдлаас 24 цагийн өмнө ийм явдал болж. Дайго шүн ганцаараа явсаар Годогийнхны хүүхдүүдийг хорж байсан агууд ирсэн ч тэнд нь хүүхдүүдийг хорж байсан торнууд байсан ч нэгж хүүхэд байсангүй. Тэгээд Дайго газар тунсан хүүхдийн үсийг барьж үзчээтэл ард нь чимээ гарч нэг хүн бууж ирсэн нь Годогийнхны яриад байсан тэр хүн нь байлаа. Гэвч тэрний гарч ирнэ гэж таамаглаж байсан Дайгоч тэрнээс айлгүйгээр дайран орно. Тэгсэн тэр хүн Дайгоогоос хавьгүй илүү хүчтэй байсан учраас Дайго гар бууга гаргаж ирээд тэрнийг шархтуулж дахиад ноцолдно. Энэ үеэр эхнэр өхнийх нь байсан буудалд цагдаагийн дөрөөр очисон Готовгийн залуу тэднийг хамгаалж байсан хүнийг буудаж унгахтаа зэрэгцээд хамт очисон эмэгтэй цагдаа тэрнийг саатуулж ээж охин хоёрыг зугтаалгах гэж оролддог. Юки цаад өрөөнд охиноо орондоор нуугаад буцаад гарч ирэхэд эмэгтэй цагдаа нөгөө нөхөртөө ноцолдож байлаа. Сандарсан Юки буцаж ирээд зочид буудлын утсаар тусламж дуудахыг оролдоно. За тэгсэн Дайгоч тэр хүнтэй үзжил байна. Тэгээд тэрнийг хал зүзээд дийлэхгүй болохоо ойлгосон Дайго тэрнийг торон дотор үлдээгээд зүгтсэнд тэр хүнч хойноос нь улаар хөнө. Харин цагдаа эмэгтэй Юки хоёр нөгөө нөхрийн хөл рүү хутаг зоож шархтуулаад ус хатаагчны оосроор хоолойг нь боож ухаан алдуулдаг. Дайгог орхигдсон уурхай дотор тэр хүнээс зүгтааж байх зур цагдаагийн газарт цагдаагийн дарагт тусгай мөрдлөгийн багтаа үүрэг өгч Дайгогийн хойноос илгээж байлаа. Гэхдээ надад нэг бодол төрөөд байна. Чи өөрөө Дайгог хатгаж угаад тийш нь явуулчихсан биш үү? Чи ер нь яг юу сэдэд байна? Яалаа гэж дээ. Таал тэгж удаад ах шиг байна. Би юул сэдэвгүй ч дээ. Бид бүгдээрээ нэг л зүйлийг хүсэж байгаа штэ. Тийм үстэй. Тосгоны дарга. Гэтэл Кейсүкэгийн аав тосгоны дарга Киёши тэнд ороод ирсэнд цагдаагийн дарга гайхлаа. Энэ үеэр Кейсүкэ дүүтэйгээ ганцаарчлан ярилцахаар тусдаа өрөөнд ирж байлаа. Чи цагдаад хүүхдүүдийн байгаа газрыг зааж өгсөн үү? Би бишээ. Би яваад хэлсэн штэ. Би Дайгот баавга ангаас хойш уулзаагүй. Тэгээд чи яагаад тэжээвэр амьтдаас нэгийг авч гарах гэж байсан? Гото өвгийнхэн дунд урвалт хамгийн адгийн хэрэг гэдгийг мэднэ үсттэй. Тэгвэл надад хэлээч. Тэр хүүхдүүд танд үнэхээр тэжээвэр амьтан шиг харагддаг гэж юу? За ингээ ярилцаж байтал Кейсүкэгийн утас дуурч сүмээрээ холбогдоод Кугэ тосгон руу очиж яваага дууд шуудангаар хэллээд маргааш байн уулздаг байсан газартаа уулзцгаая. Чамтай хүүхдийн талаар ярих хэрэгтэй болоод байна. Гэсэн мессеж үлдээдэг. Та юу н тэр хүүхдүүдийг яасан юм бэ? Хэлээч. Чи олон юм бодлого зүгээр л хэлснийг хий. Ойлгосноо? Кейсүкэ газарт хэвтээд Готовгийнхны зургийг харж байхдаа эцсийн эцэст ээжийн зүв байж гэж амандаа шивнэн.
За энэ үед Дайго ойгоор зүгтсаар гартаа хадуур барьсан тэр хүн тэрнийг алхахаар улайран хоосоор. Харин нөгөө талд цагдаагийн даргын илгээсэн мөрдөгчд хүүхдүүдийг хорж байсан газарт ирээд тэнд хүүхдүүд байхгүй байгааг утсаар мэдэгдлээ. Гэхдээ тэд Дайгогийн бололтой гар буг олж 4 удаа буудсан байна. Бас цусны мөр байна. Энд зодолцсон бололтой улмөр байна. За ингээ цагдаагийн дарга тэднийг харалтай төв дээрээ эргэж ирэхийг тушаалаа. Энэ үеэр үхэхээс өмнө мөрдөгч Каногийн холбогдож мэдээлэл авч байсан хүн нь өөрөө байсан гэдгийг тосгоны дарга хүлээн зөвшөөрнө. Мэн тосгоны дарга өөрөө Готовгийнхны хүргэн учраас Готовгийнх нь тэрнийг дотоод асуудалдаа оролцуулдаггүй байж. Тэм учраас тэр хүүхдүүдийг хаана байдгийг мэддэггүй байна. Тэгээд тэр хүүхдүүдийг нуусан газрыг олж мэдсэн даруйда офицер Канод хэлсэн нь тэр байлаа. Гэвч мөрдөгч Кано тэдэн дээр очиод амиа алдсан байж тэрнийг хамгийн сүлд Готогийнхны гэр рүү явхад Сүмэрэ аавтайгаа хамгийн сүлд уулзсан байдаг. Ямар ч сүлжээгүй ой дотроос ч холбоо барих боломжтой тэр сансрын холбоог мөрдөгч Кано хэн нэгнээс авч тосгоны даргад өгсөн байж. Та офицер Каног амиа алдахаас өмнө бидэнд мэдэгдэхгүй яагав. Та нар угаасаа юу ч хийхгүй л байх байсан шүү дээ. Сүүлд ирсэн цагдаач нь тэнийг муухай нөхөр байсан учраас л та нар энэ хэрэгтэй хутгалдчихад байгаа үсттэй. За мен Дайго зүгтсаар нэг том хожуулны ард нуугдсанд тэр хүнч тэрний цусны үнрээр олоод хүрээд ирлээ. Ингээд тэр хүнээс нуугдах боломжийг олгосон Дайго үргэлжлүүлээд зүгтлээ. Та энэ бүх нууцыг илчлээд өөрөө эрсдэлд орохгүй юу? Зүгээр дээ. Готовгийнхан намайг гадны хүн гэж үздэг учраас надад чухал зүйлсээ хэлдэггүй юм. Тэр нэг фестивалийн орой эхнэр маань тосгоноос зүгтааснаас хойш тэд намайг бараг хүн гэж үзэхэж болсон доо. Миний эхнэр хай бид хоёр тэдний хувьд зүгээр л тэдний удмыг залгуулах хэрэгсэл төдий байсан гэдгээ оройдож ухаарсан юм. Харамсалтай нь тэд ген Готог нас барсны дараач тэрний хүслийг дагсаар байна. Орон Кейсүка гэртээ ирэхэд коридорт нь ген Готогийн сүнс харагдаж Сүмэрэг хүүхдийг чинь төрүүлэхийг зөвшөөр гэж хэлэх шиг боллоо. Тэгээд тэрнийг дотогшороход Куро И гэх нэг залуу бүсгүйг тэд угтаж авч байлаа. Куро И нэг гадны залууг дагаад тосгоноосоо явсан ч хэсэг хугацааны дараа эргээд ирсэн нь тэр байж. Тэрнтэй хамт хэдэн залуус ирсний дотор Садамо гэгч залуу байлаа. Залуу Готогийн гэр бүлийнхэн дунд нилээд хүндлэгдсэн нэгэн болох нь илэрхий. Би Готовгийнхны төлөө сүүдэрт амьдарсаар ирсэн. Би урвагчдыг хизээж өршөөхгүй. Тэр урвагч нь үндсэн гэр бүлийн гишүүн байсан ч хамаагүй шүү. Чи хэний тухай яриад байна? Энэ талаар дараа ярий да. Би явлаа. Тэгэд тэрний гарч явсанд хамт ирсэн залуус нь ч дагаад явлаа. Орой тосгоны төв талбайд фестивалийн бэлтгэл үргэлжилж хүмүүс том модон хүүгэлдэйнүүдийг нэг нэгээр нь босгож байлаа. Тэгсэн саабуугад дуудлага ирсэнд тэр яран хөдөлж тэнд байсан залуусыг цуглуулж нэг даалгавар өгөөд дагуулад явлаа. Тэрний энэ үйлдэлийг охин нь анхааралтай ажиглана. Харин нөгөө талд тал нүртэй Кёсуке өргөж авсан ээж Ай Гототойгоо ярилцсан. Тэр хөөрхий хүүхдүүд одоо ч тосгонд зовж шаналсаар байгаа гэж бодохоор үнэхэр хэцүү байна. Та тэр үед яагаад намайг аварсан юм бэ? Би тосгоноос бас Готовгийнхноос өшөө авахыг хүссэн. Тэр хүсэлдээ автаж төрсэн хүүхдүүдэд хайрлалгүй тэнд орхисон. Тэгээд Ай Гото Кёсукэд өөрийгөө анх тэрний нэг адил идүүлэх тавилантай хүүхэд байсан гэдгээ хэллээ. Тэрнийг нэг өдөр ген Гото торноос нь гаргаад анх удаа царайгаа харуулж байж. Чиний нэрийг өнөөдрөөс эхлээд Ай Гото гэдэг болсон. Чи одоо тэжээвэр амтан биш. Харин миний охин болж амьдрах болно. Тэр өдөр Ай охин анх удаага хүнд тэрвэрлж үзсэн байж. Гэвч ген Гото тэрнийг Гото өгтөө авсан нь тэр хүний удмыг залгуулахын тулд байсан болж таардаг. Ингээд хожимын тэр хүү төрүүлсэн нь үнэн хэрэгтээ тосгоны даргын хүүхэд биш. Тэр хүний хүүхэд байжээ. За sorry. Борон танартай гэлсний галзуу амттай реклам алгадах юм. Тэгэхээр манайхан жинхэнэ шоколадны ялгаа амтандаа бус орцсондоо байдаг. Какаотоос ашигласан шоколад нь аманд жигд хайлж илүү баялаг амт мэдрүүлдэг. Харин хямд төрлийн ургамлын тос бусад тос орлуулж хийсэн шоколад нь штэ. Тослог наалдамхай хайлж өгөхгүй аманд зунгаарлаад нэг тийм төвөгтэй байдаг. Тэгэхээр шоколад сонгохдоо орцыг нь заавал шалгаж угаарай манайхан.
какао тос орсон байх юм бол илүү чанартай шоколадны нэг гээл ойлгочих. Тэгэхээр Бянка бэлэг шоколад нь цэвэр какаоны тос ашигладаг жинхэнэ шоколадны амтыг мэдрүүлэх болно. Та нар маань тэгэхэд жинхэнэ шоколадны галзуу амтыг мэдэрмээр байвал Бянка бэлэг шоколадыг сонгоорой. За, кино тайлбараа үргэлжлүүлцгээе. Тиймээс хүүхдээ төрүүлэх үед Ая ерөөсөө баярлахгүй байлаа. Энийг нь анзаарсан Гин Гото тэрэнд уурлаж загнасанд Айч худлагаасаа баярлж байгаа дүр үзүүлдэг. Би энэ хүүд Кейсүке гэдэг нэр хайрлаа. Энэ хүү манай Гото өвгт ерөөл болох тавилантай хүү байна. Энийг сонссон Готовгийнхэн ч баярлж Кейсүке хүүг бүчин авцгаана. Хэдийгээр тухайн үед чин сэтгэлээсээ баярлж байсан ч Кейсүке Юсүке хоёрыг төрсэн хүүхдээ биш гэдгийг тосгоны дарга Киёши хожим нь олж мэдсэн байжээ. Энэс болоод тэр Готовгийнхэнд битүүхэндээ ус санах болсон нь тэр байж. Тэр гэр бүл анхнаасаа харагдсан гэр бүл. Тиймээс та бүхэн Готовгийг яралтай устгаж өгнө. Энэ үеэр ойд тэр хүнтэй хөөцөлдөж үхтлээгүйсэн Дайго нэг том чулуу аваад модон дээр гарч нөөгдөжээ. Цус болсон хувцас модны дор зориуд орхисон учраас тэрэнд нь хуурдаж дайрч ирсэн тэр хүний дээрээс том чулуугаар шидэж газарт унгаад модноосоо бууж ирээд том чулуугаар толгойг нь хэд сайн цогсонд цаадах нь хөдлөхгүй боллоо. Тэгсэн тэрнийг том чулуугаар цохиод зүйл дуусгахын даваан дээр нөгөө хүн гинт босч ирээд аимшигтай муухайгаар хашгирсанд цочсон Дайго хөл алдаад хоошоо унахдаа уулын уруу өнхөрсөөр голын ус руу унчихна. Хэсэг хугацааны дараа ухаан орхитон тэрнийг тахилж Камияма олсон байлаа. Би хаана байна? Энэ тосгоныхан эрт цагт хүн амаа цөөлөхийн тулд бурхтад амьд хүнээр тахил өргөдөг талаар миний чамд хэлж байсныг санаж байна уу? Энэ газар бол тэр тахил өргөдөг байсан газар. Тэгсэн үнэхээр Дайгог эргэн тойрны анхааралтай хартал урд талд нь хүний гавлын яс авуулсан нэг сүм харагдана. Тэд энд хүүхэд алж тахил өргөдөг байсан гэж юу? Тийм ээ. Тэдэнд тухайн үед өөр арга байгаагүй юм. Гэвч нэг гэр бүл тахилд өргөсөн хүмүүсийн биеийг нь хулгайлаад байсан гэдэг. Тэд цогцснуудыг хулгайлаад идчихдэг байсан гэлцдэг. Тэдэнд юу тохиолдсныг би яг нарийн сайн мэдэхгүй юм. Ямартай ч мөрдөгч Дайго. Хүүхдүүд хаанаагааг би мэднэ. Тэдний хаанаагааг танд хэлж өгөхийг нэг хүн надаас хүссэн. Хэн тэр вүлээ? Тэр хүн бол энэ үеэр эмэгтэй цагдаа Юкиг охинтой наваад цагдаагийн төв байр руу очиж явлаа. Тэгсэн хажуунаас нэг том ачааны машин гарч ирээд онхолдтол нь мөрөгнө. Ачааны машины хаалга онгойж дотроос нь Садамо гэгч нөхөр гарч ирлээ. Араас нь өөр нэг машин ирээд зогссонд тэрний залуус дотроос нь гарч ирдэг. Тэгэд Садамо залуустайгаа Юкиг охинтой нь хулгайлаад явна. Маргааш өглөө тосгоны төв талбайд дүүрэн хүмүүс цуглжээ. Удалгүй буу зэвсгээ барьсан Готовгийнхэн ирсэнд бүгд тэдэнд зам тавьж өгцгөөнө. Дараа нь тайзан дээр тахилч хөгшин ач хүүтэйгээ гарч ирээд бүгдэд талархал илэрхийлдэг. Цаг хугацаа хурд юм. Би хүүгээ алдснаас хойш айл хэдийн 10 жил өнгөрч. Гэвч ач хүү маань том залуу болсон. Миний бие муу байгаа учраас би удахгүй энэ дэлхийг орхино. Гэвч хүүгээ тосхонд 700 жилийн туршид үргэлжилсэн энэ агуу уламжлалыг миний ач хүү Мунэчика Камияма үргэлжлүүлээд өдөрдөх болно. Ингээд ёслоо эхэлцгээе. За тэгээд хөгшнийг буцаж ороход Камияма тайзан дээр үлдлээ. Энэ үеэр Готовгийнхэн хоорондоо Кейсүкэг хаануугаг лавлан ярилццгаана. Камиямаг цугласан хүмүүсийн дундуур алхаж тусгай мөрөглийн дууг дуулсанд хөгшин тэрнийг холоос харж зогслоо. Харин нөгөө талд Кейсүке ганцаараа машинтайгаа явсаар нэг газарт ирсэнд тэнд нь сүмээрээ хүлээгээд унтаж байдаг. Тэр сэрээд Кейсүкег ирсэнд баярлж тэрнийг тэрч авах гэсэн ч Кейсүке тэрнийг өөртөө ойртуулсангүй. Наад хүүхдээ авах уу? Бас надтай дахиж битгий холбоо барь. Ойлгосноо? Чинхнээсээ яриад байна уу? Тийм ээ. Хэрвээ чи авахгүй бол би яг одоо энд зүйл дуусгана. Хэрвээ ингэж чиний сэтгэл амарна гэвэл буудлаа да. Тэгээд сүмээрээ хүүхдэд төрүүлэхийг хүсэж байгаагаа хэлээд Кейсүкег тосгоноос хамт явъя гэж ядгсанд Кейсүке өөрийн ирэхгүй сүмээрээ тэрвэрэд авна. Би тосгоноос зүгтаж чадахгүй. Бас чамайг энэ бүх заван зүйлстэй хутгалдуулмааргүй. Тиймээс миний хэлснээр хийгээч гэж гуй. Тэгсэн Готовгийн залуус камер барьсаар хүрээд ирлээ. Сабуга сүмээрээ хүүгээ тосгонд ирсэн гэдгийг мэдээд бидэнд хэлсэн юм а. Тэгээд сүмээрэгийн араас нууцаар дагсаар та хоёрыг олоод хүрээд ирлээ.
Та хоёрч бидэнд сонирхолтой мелодрам үзүүллээ шүү ээ. Чи гэхдээ хүүхэдтэй болж байгаа юм уу? Очиж Кано мөрдөгчийн охиноос удаа. Тэгвэл тэр хүүхэд манай овгийн дараагийн удирдагч болох нь вэ шүү дээ. Гэтэл чи яагаад тэр хүүхдийг авах уу гэдээ байсан? Тэгэд нөхдүүд энэ бүхний камертаа бичээд Ивао болон бусад залууст үзүүлсэнд цаадуул нь Кейсүкэгээс тайлбар шаардна. Буруугаар ойлгох хэрэггүй дээ. Готогийн цусыг энэ хүний цустай холилдуулсанд харамссан л төдий. Автан манай гэр бүл асуудалтай байсан болохоор би нэлээд бодож угаад ийм шийдвэр гаргасан. Гэхдээ хэрвээ та нар дургүй байвал би Сүмирэтэй гэрэлж болно. Тэгсэн Готогийн залуус тэдэнд алга ташин баяр хүргэлээ. Гэтэл тэднийг инхүү ярилцаж байтал хоёр хүүхэд гүйж ирээд цагдаа нар ирж байгааг хэлсэнд тэд ч яран гадагш гарцгаалаа. Тэгсэн үнэхээр тэднийг чиглээд олон машинтай цагдаа нар ирж байна. Тэгсэн Садамо тэндээс бушуухан явсан бол Кейсүкэ бусдыгаа бэлтгэлтэй байхыг тушаадаг. Та нарыг хууль бусаар ангийн буу эзэмшиж байгаа гэсэн мэдээ авсан учраас юуны төрөнд та бүхэн бүгд ангийн буунуудаа хураалгана. Тэгсэн Кейсүкэ бусад руугаа догсонд цаадуулан дуртай дургүйнийгийн буунуудаа хураалгалаа. Цагдаа нарч байшин руу ороод дотор байсан бусад буунуудыг нэг бүрчлэн бүртгэж хурааж авна. Ямар их буу вэ? Та нар чинь дайн хийх гэх хүн байгаа үстэй. Ямар тач хамтарч ажилласан та бүхэнд баярлалаа. Та нар болсон бол одоо явцгаана уу? Уучлаарай. Арай болоогүй байна. Өөр буунууд нуусан байж магадгүй болохоор дахиад сайн нэгж хэрэгтэй байна. Залуусаа, Готогийн бүх байшинг нэгж нөх үлдээлгүй бүгдийг нь нэгэнгүй сайн шалга. Та нар нэгжлэг хийгийн тулд тусгаагийнхны дагуулж ирдэг нь ямар учиртай юм? Танайхны нэг залуу манай нэг офицерыг аллаад шоронд сууж байгааг мартаагүй үсттэй. Тэгсэн залуу хууралсан ч Кейсүкэ тэрнийг хориглоно. Цагдаа нарч Готогийнхны гэрийг нэг бүрчлэн нэгж эцгэн. Готогийнхан энэнтэн цугладаж ганц нэгээрээ эсэргүүцлээ илэрхийлж байсан ч ноцтой эсэргүүцэл үзүүлсэнгүй. Хүн аман цөөрч байгаа тосхон гэхэд Готогийнхан ч харин их олуулаа юм гэж дангаар бараг нэг тосх юм биш үү? Бид энд төрж эндээс явуулгүй байсаар үхдэг. Тийм болохоор бидний тоо өсөх нь зүүн хэрэг. Явдггүй мүү? Явуулдгүй мүү? Явсан нэгийг та нар чирээд ирдэг юм биш үү? Нүдний шилдэггүй. Та бидний талаар юу ч мэдэхгүй шүү. Тэгсэн хашир офицер Канемаро тэдэнтэй ярилцаж байхдаа нэг бутны арлуу салхи хүлээгээд байгааг анзаарч тэндээс нэг нууц өрөө байгааг илрүүлнэ. Яасан бэ? Та нарын царай нэг л бараагаад явчих чи. Хамт орж харах удаа. Тэгээд гарч идэнгээ барьсаар дотогшоо ортол тэнд төгжээтэй төмөр хаалга байна. Ивао тэрэнд хаалгыг нээж өгсөнд офицер тийш нь гэрлээ тусгаж үзтэл тэнд нь доошоо явсан том хонгил байлаа. Энэ үеэр гадаана Кейсүкэ нөгөө залууг зогсоох гэж байдгаараа хийж байна. Цаадах нь өвөөгийнхөө үлгэр дуурайллыг дагаж цагдаа нартай үзэлцэх ёстой гэж үзэж байсан бол Кейсүкэ тэрнийг тайвшруулах гэж оролдоно. Одоо ч цаг өөр болсон штэ. Гүй орчлогдоогүй. Чи харин дандаа нэлцгэр байсаар ирсэн. Чи ямар нэг юм нугаад байгаа үсттэй. Тийм үсттэй. Би чамд итгэхгүй. Тэгсэн Кейсүкэ арайхийн бие барьж байсан бол тэрнийг Сүмирэ цонхоор хараа зогсож байлаа. Гэтэл нэг хөгшин ирээд 70 жилийн өмнө хүүгээ тосгоны иргэд болоод Готогийнхны хооронд томоохон тулаан болсон тухай ярьж өгдөг. Тэр тулаанд Готогийнхан ялж урд урдынхаасаа илүү хүчрхэг болсон байж тэгээд Готог хизээч ялагдахгүй үрд мөнхөд орших болно гэж ярьдаг. За тэгсэн офицер Канемаро хонглоор доош буугаад хэн нэгэн амьдарч байсан бол нэг харанхуй өрөөнд орж ирлээ. Гэвч тэнд юу ч байсангүй. Та нар энэ өрөөг юунда тэгтлээ нугаад байсан? Энэ өрөө дээр үед хүмүүсийг тамалдаг өрөө байсан болохоор бид энэ өрөөнөөс ичдэг. Дээр үед гинэ. Гэхдээ эндээс яагаад хүний ялгадас бас шивтэр үнэртэд байна? Энэ бас юу вэ? За тоглосон юм аа. Бити барайл да. Энд юу чалга? Би гарлаа. Тэгээд Канемарог гарсанд тэнд үлдсэн Готогийнхан тэр хүнийг хаашаа явсан байж болохыг гайхацгаана. Тэгээд офицер Канемаро гэрээс нь ямар нэг зүйл хайсан биш харин тэднийг гэртэнд байлгаж цаг хожих гээд байгаа болохыг ухаардаг. Энэ үеэр шүнжин хойгоор явсан Дайго хааныг тийшээ явж байлаа. Тэр тахилч Камиямагийн зааж өгсөний дагуу хүүхдүүдийг хайж явна энэ. Хин тэр үлээ? Тэр хүн бол Кейсүкэ. Тэр намайг хүүхдүүдийг аврахыг хүссэн. Тэрнээс гадна чамайг энэ ариун ёслолыг дуусгаж өгөхийг хүссэн. Тэгээд хүүхдүүд ханага Хүүгээ уулын оройд байдаг Жини дэлгүүрт байгаа. Дайгооч зогсолтгүй явсаар Жини дэлгүүрийн гадаа очлоо. Дэлгүүрт торон дотор хоригдсон 3 хүүхэд байна.
Тэнд бас хоёр залуу байснаас гадна Сабуугай хамт байлаа. Тэгсэн гинт тэдэн дээр Сабуугайн охин Канако ирсэнд тэд сандарч тэрнийг дотогш оруулцгаана. Энэ үед цагдаа нарын тактикийг ойлгосон Ивао залуусаа дагуулад явах гэсэн ч офицер Канемару замыг нь хаалаа. За sorry, Брон танартаа дахиад нэг газ галзуу амттай реклам алгададах. Тэгэхээр Брон энэ галзуу киног махтай жигнэмэ гэдэнгээ үзлээ гэж. Наа чи юу гэдэм бэ гэж юу? Энэ бол махтай, жимстэй, шоколадтай, сиртэй гэх мэт олон төрлүүдтэй хамгийн гол нь заяо. Зүгээр нэг мах хамт оруулагчтай биш. Та нарын мэддэг хөөе бодож байгаа шиг зүгээр нэг гадуур байдаг мах хамт оруулагч биш заяо. Бүр яг жинхэнэ борцолсон махтай галзуу юу. Дахиад хэлээ заяо. Яг жинхэнэ борцолсон махтай хөөе. Борон ингээд итгэхэггүй л дээ. Тэгээ яг идээд үдсэн чинь бүр яг тийм юм байна. За тэгээд транс тосгүй эрүүл бүтээгдэхүүн гэж байгаа. За тэгээд үхрийн махтай, бэйкэнтэй, загасны махтай гэдэг нэр галзуу сонголттой юм байна. За тэгээд та нар маань одоо энэ чинь аялал зугаалгын цаг эхэлж байна те. Ингээд одоо халбагийн юмны одоо дааруулганд те юу авах вэ гэж бүрс эргэлзээд ах юм байхгүй заяа. Шууд Хүнжи брендинг энэ махтай жигнэмэг. Тэгээл болоо зүгээр. Заяа. За тэгээд хаанаас авах юм бэ гэж юу? GS25 болон жижиглэн дэлгүүр зах богны төвүүдээр худалдаалж байгаа юм байна. За анхаарлаа хандуулсанд баярлалаа. Кино тайлбараа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. Ийм олуулаа хаачих нь уу? Ариун ёслолдоо бэлтгэж гэнэ үү? Уучлаарай. Та нараас нэг ч хүнийг эндээс явуулж чадахгүй нэ. Та нар манай эзэмшил дээр ирчгээ дураараа ажиллахыг чинь бид зөвшөөрөхгүй шүү. Ямар амар юм бэ? Бид нар бүр хайчлаа байна. Та нарт тэгээд хүн алах зүрх зориг байгаа мó? Та нар бол бидэнд хүн гэж харагдахгүй л байна шүү. Зөвхөн Гото овгийнхэн л хүн. Бусд нь хүн биш. Гин Гото ингэж хэлсэн гэдэг байхаа. Та нар ч гажиг амьтад юм аа. Та нар тэр солиотой эмгэнд ганц удаач болов эргэлзэж байгаагүй мó? Тэгсэн хуралсан Макато Акагаар тэдэн лөө буудсанд Кайсуке амжиж ирээд тэрнийг байлуулна. Чи дан ихлүүлэгчин дутаа юу? Чи юу яриад байгаа? Айл үдий эхэлсэн байж шít. Тэрнийг ингэж хэлэхдээ зэрэгцээд модны оройгоос тэр хүн үсэрч бууж ирээд гартаа барьсан хадуураараа нэг цагдаагийн толгойд зоолсонд бүгд гайхан цочирдцгоно. Ингээ цагдаа нар болоод Гото овгийнхны дунд гурвалжин дөрвөлжин буудалцсан болно. Жадагсан цагдаагийн дараа өөр хэдэн цагдааг дагуулад Жиний дэлгүүрт ирж байна. Эргэн тойронд Готогийнх нь нэгч байхгүй. Канемару офицер тэднийг саатуулж байгаа. Гэхдээ бидэнд цаг бага байна. Яаралтай хөдөлцгөөе. Тэгээд тэд дэлгүүрийг бүх талаас нь бүслээд хаалтыг нээж дайраад орно. Харин Готогийнхны гэрийн гадаа ширүүн тулаан болж байлаа. Готогийнхэн хуралгасан бууга авчирч тулаан улам ширүүссэнд Кайсукеч сүмэрэг олохоор явлаа. Тулаан улмал ширүүсч байлаа. Офицер Канемару цэргүүдээ аваад ухарч эхэлнэ. Тулаан ширүүн өрнж байх цуур тэр хүнч тулааны хажууд юуж болоогүй юм шиг л үхсэн цэргийн махыг идээд сууж байлаа. Харин Кайсуке гүйсээр сүмэрэг оллоо. Хурд явъя. Би чамайг аюулгүй газар таваач. Чи өөрөө яах вэ? Тэр энд үхнэ. Та юу яриад байна? Би Гото овгийнхны удмыг яг одоо энд таслана. Харамсалтай нь хэвлээд чинь байгаа хүүхдэж бас өөхөх ёстой болох нь дээ. Тэгээд мань тосгоны дараа Киоши тэдэн лөө буудсан ч онсонгүй. Кайсугч тэрэн лөө дайрч ороод бууг нь булааж ухаан алдатлан зодлоо. Болооч дээ. Аавчин штэ. Үгүй. Бид хоёр цусан төрлийн холбоог. Чиний жинхэнэ эцэг бол тэр хүн. Тийм болохоор чи бид хоёрт адилхан зүйл нэгч байдгүй юм. Би наадахыг чинь анханасаа мэдчихсэн. Аава, тэнэгтгэе болоод хүн шиг байж үз. Жадагсан Гото овгийнхан болон цагдаа нарын хооронд өрнсөн тулаан дуусч Гото овгийнхан шарахтаа үлдсэн цагдаа нарыг буудаад зүйл дуусгаж байлаа. Тэдний дунд хүн чарагдсан офицер Канемаруч хэвдэж байна. Та нар дөнгөж сая засхийн газартай дайн зарлсан гэдгээ ойлгож байна уу?
Тиймээс одоо та нарыг ганцхан сүрлэл хүлээж өгье. Гэхдээ бид эхлээд чамайг зүйл дуусгана. Тэнийх минь бүх зүйл оройтсон. Тэгэд тэр холбоогоо сонсгоход уулын дээрх дэлгүүрээс 3 хүүхдийг аварч 4 хүнийг баривчилсан талаар цагдаа нар бие биедээ мэдэгдэж байлаа. Ингээд танаа овгийнхан дуусч байгаа юм да. Дэлгүүртөөсөн 3 хүүхдийг цагдаа нар гаргаж ирэхэд тэнд хүүхдүүд байгааг мэдээгүй Канако гайхлаа. Тэгээд нэг хүүг хараад өөрийнхөө хүүхэд байна гэж таньдаг. Гэвч төрсөн цагаас хүнтэй харилцаж үзээгүй тэр хүү ганц ч өгдөгөрдгүй. Гэтэл тэнд байсан 3 хүүхдийн нэг нь Канакогийн хүү. Нөгөө хоёр нь тэнд байсан 2 залуугийн хүү байсанд Дайго уралсандаа нэгийг нь заамдаж авлаа. Навшнуудаа та нар яах гэж төрсэн хүүхдүүдээ Гото овгийнханд өгч байдгийг? Та нар эцэг их нь биш гэж юу? Та нар шиг гадны хүмүүс юу мэдэх юм? Та нар бидний амар тайван амьдралыг алдагдуулж байна. Бид олон үеэрээ ингэж амьдарч ирсэн. Ингэж байж бид бүгдээрээ тайван амьдардаг. Бид зовлонгоо яг адилхан хуваалцдаг. Тэгсэн тэрнийг ингэж хэлэхдээ зэрэгцээд буундуу тас хийж саабуугаа өгтгийн унлаа. Готовгийн залуус ирсэн нь энэ. Тэгэд нөхдөө дэлгүүр рүү зогсоо зайгүй буудсанд дотор байсан бүгдээрээ доош сун нуугдцгаана. Залуусыг Садамуу дагуулж ирсэн байлаа. Тэгэд цагдаа нарыг явхаас өмнө амжиж ирсэн гэдгээ холбоогоор Иваод мэдэгдсэнд цаадуул нь баярлцгаана. Нөгөө цагдаа байна уу? Байна. Гэхдээ би одоо тэрнийг алах гэж байна. Болно. Гол нь тэжээвэр амьтдаас нэгийг амьд үлдээгээрэй. Гүй, би бүгдийг нь ална. Надад запас тэжээвэр байгаа. Садамуу Дайгогийн охиныг барьцаалсан учраас бүх зүйл буруугаар эргүүл Маширо охиноор тахил өргөнө гэж тооцоолсон байж. Тиймээс Готовгийнхан Маширо Юки хоёрыг шалан дорой нуусан байсныгаа гаргаж ирдэг. Харин Садамуу тэргүүтээ залуус Дайго болоо тэрнтэй хамт байсан цагдаа нар руу зогсоо зайгүй буудаж байгааг Юсуке ойгоос анхааралтай ажиглаж байгаа харагдана. Зяманахан энэ түрээд энэ галзуу зурлын партныгийн тайлбар маань дуусч байна. Та нарыг буруунийг ойлгож байгаа. Мэдээж дараагийн парт. Тэгэхээр нөгөө Wonderfuls гэдэг нэг галзуу цуврал байгаа шүү дээ. Тэр цувралын одоо part 2-ын дараа Cannibal-ийн part 2 ингээд бороонд нь оруулна заяа. Хүүшээ шууд дараалал оруулах болдгүй мө гэж та нар бодож байгаа бах. Энэ чинь одоо би тайлбарыг нь хэлсэн шүү дээ. Бүх зүйл тогтоогдсон цаг хугацаатай гэж. Тэгэхээр яг л тэр цаг хугацаанд ингээд балансчлаад явна заяа. Гэхдээ та нар баярлалаа хөөе. 3-4 цувралыг ингээд араас нь ингэж яриагууд. За юу. Ер нь бол хэдэн бороонд нь та нарыг одоо энэ Cannibal-ыг удаан хүлээсний чинь одоо бодож үзээд Wonderfuls-тэй л ингээд одоо солиод ээлжлүүлээд одоо ярихаар төлөвлөсөн байгаа шүү. За юу. Тэгэхээр та нар маань нэг ингээд ойлгочоорой. За тэгээд цуврал маань үнэхээр одоо галзуу байна. Галзуу дээрэж бас дууслаа тийм ээ. Тэгээд үйл явдал одоо цаашаа яахыг мэдэхгүй байна. Бас л эвгүүрж шүү. Эвгүүрч энэ одоо энэ эвгүү цувралаа хэдүүлээ айлуулах тэгээ хурдан дуусгах нэг санаа амраазгаана гэж. За тэгээд үг олдож үхэр холдлоо. Баруунч тэгээд одоо нэг мэдхэдлэгт баахан л юм чалчаал ярьсан байх юм да. За тэгээд одоо та нартаа нэг зарим нэг юм ингээд тайлбарлахгүй бол бас болохгүй байх шүү дээ тий. Тэгэхээр одоо энийг маань ойлгоорой гэж. За тэгээд хэдэн борнууд нь энэ галзуу цувралыг Хунжи брендийн жинхэнэ борцолсон махтай жигнэмэг болон ориг шоколадны галзуу амтыг мэдрүүлэх Bianca бэлэг шоколадтай хамтран хүргэлээ. За тэгээд та нар маань яхаа мэдж байгаа. Сабадраг бол саба. Дардсан бол лайк дарахтал болоо явчих жоох юм. Бас галзуу сери сувгийг мэдэхгүй хэн нэгэндээ шеэрлээрэй. Хэдүүлээ тэгээд дараагийн галзуу цувралын тайлбараар эргээд уулзцгаая.